Бид юмс үзэгдлийг болон өөрийгөө яг л тийм гэд бодчихсон итгэл үнэмшил тогтчихсон байдаг. Жишээ нь би хэл сурах авьяасгүй, бүжиглэх авьяасгүй гэж итгээд өөрийгөө хорж амьдардаг. Та өөрийнхөө талаар болон бусад юмс үзэгдлийн талаар юу гэж бодож итгэх нь тэр бодлынхаа хоосон хашаанд хоригдсоор байдаг. Учир нь бид хэтэрхий их бодол, хуурмаг итгэл үнэмшлэр өөрийгөө битүү хүрээлүүлдэг. Би их орлого олж чадахгүй гэдэг итгэл нь бага орлоготой тэгээд орлогоор нь болгож амьдрах орчин бүрдүүлж байгаа хэрэг. Таныг сард 40 саяар нь олж чадна гэвэл өөрийн тогтсон итгэл үнэмшлээ хамгаалах гэж яасан их шалтгаалж түмэн зүйлийн баталгааг хэлэх бол. Итгэл үнэмшил өөр байж болно. Бодол итгэлийн өөрчлөх аваас сайхан амьдрал, эрүүл мэнд, эрх чөлөөг идэх бүрэн боломжтой.